Хүнс гэдэг маань өөрөө шууд хоол хийж байгаа бүтээгдэхүүн маань шууд хүнд хурж үйлчилж байдаг. Тийм учраас хүнсний аюулгүй байдал дээр бол маш тулгамдж байгаа салбарын нэг юм байна. Тухайн одоо хоол үйлдвэрлэл хийгдэж байгаа тэр бүтээгдэхүүн маань өөрөө хүнд хурж үйлчилж байгаа тийм. Тэгэхээр тэр хүнд хурж үйлчилж байгаа бүтээгдэхүүн маань өөрөө өнөөдөр эрүүл мэндийн шаардлага бүрэн хангаж чадж байна уу гэдэг юм бас маш их одоо тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа. Дээр нь тэр тухайн үйлдвэрлэл явуулж байгаа газар маань стандартын шаардлага үнэхээр хангаж чадж байгаа юу тийм ээ? Стандартын шаардлага хангагдж байгаа газар маань үнэхээр өнөөдөр хичнээн байна. Тэр тусмаа хөдөө орон нутагт бол маш ховор байгаа даа. Тийм учраас тэр стандарт орон мөн одоо технологийн ажиллагаа гэдэг бол маш сайн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн боловсруучны нутагт маш их гарч байна. Дээр нь бол хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа ажилчин одоо ажлын нөхцөл маш хүнд. Тийм учраас энэ мэргэжлийн холбоодууд мэргэжлийн одоо чадвартай боловсруучингуудтай хамтарч энэ одоо ерөнхийлөгчийн санаачлагаар санаачилж байгаа энэ төсөл одоо хуулийн төслүүд шүү дээ тийм ээ. Энэ хуулийн төслүүд дээр одоо хамтарч ажилласаа.